Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо. Хөтөлбөр өнгөрсөн онд нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжсэн. Энэ жил төрийн болон өмчийн ерөнхий боловсролын 147 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Хөтөлбөр нь хүүхэд залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой юм. Ерөөсөө энэний цаад утга учир бол Монгол улс эх орны хөгжил цэцгэлтийн үндсэн тулгуур бол ерөөсөө л эх оронч үзэлтэй ирээдүйн Монгол хүүхдүүд. Ийм зөв хүүхдүүдийг бид нар бий болгож чадвал Улаанбаатарт гэрэлтэй гээгээтэй байна. Тийм учраас энэ хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж Улаанбаатар хотоор хэрэгжих болсон шалтгаан нь. Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235,131 сурагч хамрагджээ. Үүний үр дүнд 43 сургуульд эх оронч сурагч клуб байгуулагдаж 231 арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Мөн хичээл эхлэхийн өмнөх 1 минутын хөтөлбөрөөр дамжуулан 755,000 орчим сурагч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд оролцсон байна. Энэ зүйл нь өөрөө сурагчдын хувьд эх орноо хайрлах үнцийн төрийн талбайны утга учир бүр тусгаар тогтнолынхаа утга учирыг ойлгож байгаа маш чухал арга хэмжээ юм аа. Одоо ийм хүүхдүүдийн бодол санаанд бид нар эх орноо хайрлах үнцнийг суулгах чадна гэдэг бол залуу үедээ үлдээж хамгийн том хөрөнгө оруулалт юм аа. Монгол улсын төр эн чинь мэдээж улсын төр гэдэг зүйл чинь маш юм хүндэтгэлтэй, маш юм ёсорхог хандах ёстой зүйл. Энэ зүйлээрээ одоо монголчууд бид маань үеийн үе, жилийн жил дээр үеэс ингээд өвлөгдөж ирсэн ингээд маш хүндэтгэлтэй ханднаа гэдэг чинь одоо эн чинь ингээд яг хүн бүхний яг ингээд зүрхэнд нь шингээстэй байдаг юм маш үнэхээр үгээр илэрхийлшгүй үнэт зүйл юм аа. Эх оронч сурагч хөтөлбөр нь сурагчдын оролцоонд тулгуурласан эх оронч хүмүүжил олгох бодит үр дүнтэй санаачлаг болж жилээс жилд цар хүрээгээд хэлсээр байна. 2026 онд уг хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж хүүхэд залуучуудын эх оронч үзэл, үнэт зүйлс бие биенээ хүндэтгэн харилцдаг зан төлөв, ухамсарыг төлөвшүүлэхэд анхаарахаар төлөвлөжээ.